Эмэгтэй ч гэсэн хагүй ээж болох уу? 3-4 ангидаа тавтай морил. Шууд эхэлцгээе. Ёй маань хоёр найздаа юу болсон тухайгаа яриад сууж байдаг. Найзууд нь зүгээр үерхчихгүй юу гэж явуулнаа. Ичи дахиад анги дээр нь ирээд Ёйг дуудлаа. Ёйгийн найзуудтай танилцдаг. Ёй үерхэх тухай шөнийн турш бодсны эцэст бүр гэрээ бэлтцсэн байдаг. Өөрсдийгөө Киот хоёр тал болгоод гэрээний дагуу заалт 2-7 хоногоос 1 сарын хугацаанд туршилтаар хосын ярилцаанд орно. 2-т гэрээгээ нууцалж өөр хүмүүст мэдэгдүүлэхгүй. 3-т Кин Йотыг тэврэх үнсэх эсвэл тэрнээс илүү зүйл хийхгүй зэрэг гэрт санамсаргүйгээр хүрэлцэхэд уг нөхцөл үйлчлэхгүй гэдэг гэрээтэй болно доо. Ичи гэрээг зөвшөөрч тохиролцсон. Оройн Ёй гэртээ ирээд ичигийн тухай бодож яагаад ичиж байсан ч болцоонд дурдаг. Дараа өдөр нь Ёй ичийг хүлээгээд зогсож байна. Ичи ирээд яагаад 4 хувцастай байгааг нь асуудаг. Ёй сургууль дээр ажил хийсэн гэж хэлсэн л дээ. Үндэ бол юу өмсөхөө мэдэхгүй учраас 4 хувцас өмсөж ирсэн байдаг юм. Тэгээд ичи Ёйг өөр хувцастай харж үзмээрэн гээд дагуулад явна. Ёй ичиж ялаа. Гэхдээ энэ хоёр маань үнэхээр царайлаг харагдаж байсан шүү. Эцэст нь хувцас судалтаж чадахгүй гээд гараад ирчихдэг. Япон амтдны дэлгүүр орч данго авна. Ёй маань амтанд үнэхээр дуртай хүн байдаг. Тэрийг өөрөө ч мэдэхгүй байхад нь ичи хараад инээ. Инээхийг нь харчаад Ёй маань түүний тухай илүү ихийг мэдхийг хүссэн. Парк хагас өмнө ирж завин дээр тасалбар аваад суудаг. Ёй үргэлж иймэрхүү болцоонд явдгүү гэж асуухад хариуд нь үгүй, ихэвчлэн нөгөө хүндээ л тааруулдаг. Гэхдээ өнөөдөр хөвгөлтэй байсан гэдэг. Өчигдөр Ёй болцоонд дурахдаа баахан юм бичгэд ичи зүгээр л заа гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь ичи иймэрхүү зүйлийг уншаад хайчдаг боловч шууд хариулахыг хүссэн гэж хэлэх нь манай Ёйгийн сэтгэлийг бүр догтлуулад хайчихнаа. Ёй гэрээхэн нүдэнд хүргэж өгтөл Ёйгийн аав нь гараад ирдэг. Ёйгийн аав нь юу вэ? Та хоёр арай үерхэж байгаа юм уу? Гэхэд аан тийм ээ гэд хариулчихна. Үгүй ээлгүй дээ. Нэрээ Ёйгийн юунд нь өлсөн юм бэ гэж асуухад харагдах байдал. Үргэлж хармаар байсан болохоор гэдэг юм. Аав нь өрөмөц хүүхэд байх нэ гэж боддог. Маргааш нь нөгөө хоёртоо ярьж өгөхөөр шоолоод. Гэхдээ Ёй үнэхээр хайртай эсхийг мэдэхгүй. Өдрийн хоолны цагаар нэг гар Ёйг татаад хоосон анги руу оруулнаа. Ичи байдаг. Анги руу ч ирэх хэрэггүй гэхээр чинь энд уулзъя гинэ. Ёй маань өчигдөр аавд нь үерхэж байгаагаа хэлсэнд жоохон гомдолноо. Учир нь үерхэхгүй ээж магадгүй болохоор хамаагүй хэлэх хэрэггүй байсан юм гэдэг. Үргэлжлүүлээд хайр гэдэг нэг нь хайртай ээж л үерхэн эцтэй. Симбаийн хэлдэг зүйл бол үргэлжил хармаар байна. Өшөө царайны увирлаа үзүүлээч гэдэг. Эн чин тэгээд жинхэнэ хайр муу юм уу гиндэ. Та нар маань лайк сабад орж коммент бичсэн үү? Миний бичлэг таалагдж байгаа бол яг одоо лайк сабад орж коммент үлдээж дэмжээрэй. За тэгээд манай Ёй маань би чамд сайн гэж огт хэлж байгаагүй зүтэй гэд гараад гүчихнэ. Дараа нь ичигийн найзууд харцаа салгамааргүй байвал жинхэнэ хайр гэсэн үг гэж хэлсэн ч тэрийг чинь яаж мэдэх юм гээд суугаад идэг. Өдөр ийм зүйл хэлсэндээ Ёй ичээд сууж байна. Маргааш нууцлахгүй гэж бодсон ч ичи байдгүй. Оронд нь өөрөө анги дээр нь ирээд хүмүүс ч ховж ивэ ярина. Ичи Ёйг дагуулж яваад ярилцдаг. Ярилцаад асуудлаа шийдээд гёза гээд хоол идэхээр явна. Тэгсэн хоёр шаврын хаалт гараад ирдэг. Ёйг нөгөө хоёр шаврын хаалт өдөөд ичи Ёйгийн хажууд ирээд сууна. Харж явахдаа ичи өчигдөр хэлсэн зүйлийн чинь тухай бодож үзсэн гэд одоо ч мэдэхгүй байгаа. Гэхдээ нэг зүйл шалгаж болох уу гэд үнсэх гэдэг. Ёй зочирдохдоо түлхчин. Гэхдээ Ёйд бэх өгөөд хөдлөж болох уу гэдэг. Ёй маань үгэлж байгаад зөвшөөрнөө. Тэгээ хөдлөлцөн. Ёй чи ихчтэй юм биш үү? Одоохондоо нэрийг нь мэдэхгүй. Их чинь үерхэж байгаа хүнийх нь зургийг нь харъя
Гэхэд манай дээд ангийн Симбай гэж хариулна. Ичи Ёыг боддог. Тэр үед нэг л үнсэж чадаагүй. Үнсч хөл зогсож чадахгүй юм шиг санагдаад гэдэг. Надад заримдаа ичи эвгүй санагддаг шүү. Ёй нэг л ичигээс зүхтаад идэг. Явж яхад нь гараараа тулаад дахиад надаас зүхтаж байгаа эцтэй гинэ. Дахиж үнсэхгүй. Эсвэл ямар нэгэн зүйл хийчихгүй. Дургүй зүйлийг чинь бүр хийхгүй гэдэг. Ёй маань дургүй үгүйгээ мэдгүй. Бодоод дургүй биш гэд яг хэлэх гэж байхад дахиад хоёр шаврын хаалт Ёйг хайгаад идэг. Энэ үед би зогсоогоосэй гэж бодсон ч яах вэ? Явчихдаг л да. Ёй ичиг зогсоох төдийд амар догдолчихсон байдаг. Ёй маань ч ялгаагүй. Бидний танихгүй нэг эрэгтэй дүр цагийн ажил асуугаад залгаж байдаг. Ямартай ч дараагийн ангиуд дээр илүү гарах бололтой. 3-4 дугаар анги маань дуслаа. Дараа нь ч бас хурдан оруулахыг хичээх болно. Намайг дэмжиж энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа.